Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэнд. Тэгэхээр өнөөдөр бид нар ярих нэгэн сэдэв бол та бүгдийг төрж байх агшинд тийм үү? Яг одоо цагтаа ч холбоотой төрсөн сар биш, төрсөн хоног биш. Таны төрж байх үеийн цаг, минуттай холбоотой. Таны төрөх үед зүүн зүг талаас ихрийн орд мандаж байсан бол ямар утга учир авчирдаг вэ? Тэгэхээр энэ бол маш нөлөөтэй байдаг. Одоо хүн болгон бол өөрсдийнхөө одоо орон зурхаг харахтаа бол зөвхөн төрсөн сараа хардаг. Одоо 5 сарын 1-нд төрсөн бол өхрийн орд, 6 сарын 1-нд төрсөн бол одоо ихрийн орд юм. Зөвхөн тэр төрсөж байгаа мандаж төрж байгаа буюу нарны байрлал үздэг. Тэгэхээр зарим тохиолдолд ялангуяа игнэтгэгт бол таны төрж байх цаг бол одоо тэр төрсөн сараасаа илүү маш нөлөөтэй гэж үздэг. Тэгэхээр юуны төрөнд бол таны төрж байгаа төрсөн сар болон төрж байх үеийн чи сарны байрлал мөн таны төрж байх үед чинь мандаж зүүн зүглээс мандаж байсан энэ гурван орд бол маш утга учиртай. Миний хувьд бол энэ гуруула тэнцүү. Ялангуяа эмэгтэй хүнд бол сарных нь байрлал тийм үү? Эмэгтэй хүнд бол яг тэр нарны байрлал нь хоёуланд нөлөөдөд. Гэхдээ эмэгтэй хүнд сарны байрлал нь илүү харагдах гэдэг. Энэ мандаж байгаа орд бол таны физик биетэй шууд холбоотой. Таны яг төрсөн цаг минут болохоор тухайн хүний физик бие бас ижлэхэн дээр тухайн ордтойгоо ижлэхэн байдаг. Тэрнээс гадна мандаж байгаа орд бол та бүгдээ одоо орон зурхаа нэгэн одоо төрөлхийн маск гэсэн үг. Маск. Нэгс бол одоо шинэ хүнд аливаа хүнтэй танилцахад бол эхний нэг тийм мэдрэмж тийм үү? Эхний нэг одоо төсөөлөл бууж ирэх бол тэр тухайн хүний дээр мандаж байсан орд нь юм. Тэгээд тухайн хүнтэй танилцаад яваад ирэхээр тухайн хүний тэр унган зан чанар болох тэр нар тэгээд тэр хүнтэй хэрхэн яаж бодож сэтгэж ярьдгүү гэдэг нь тэр сарны байрлал. Тухайн хүнд ямар залуу, ямар бүсгүй таалагддгүү гэдэг нь тэр сугар гариг. Хэрхэн яаж харилцдаг вэ гэдэг нь тухайн хүний тэр буд гаригийн байршил гэх мэт явна. Энэ бол зөвхөн таны төрж байх үеийн чинь мандаж байсан орлохоор маш утга учиртай байдаг. Тийм байдаг. Тэгэхээр бид нар ихрийн ордын талаар яриа. За ихрийн ордны төрөнд бол салхимах үедтэй. Салхимах үед бол маш салхимах үед нь төрсөн бол ихэр жинлүү хомх байдаг. Маш нөхөрсөг хүмүүс байдаг. Хүмүүстэй их тийм ив зүү олохтой их сайтай. Их нөхөрсөг, маш олон найзуудтай байд юм уу? Дундыг барьсан. Яг зарим тохиолдолд бол аливаа шийдвэр төрөхтэй нэлээд удаан хүрдэг. Гал мах үедтэй хүмүүс бол пакка шийдвэр өгөхөд бол салхимахтай хүмүүс нэлээд бодож байж байгаа. Зарим тохиолдолд найзуудаас асуудаг. Чи юу гэж бодож ингэх үү, тийх үү? Эсвэл хав өөрийнхөө хүмүүсээс асуудаг ч юм уу. Тэгж жагаад нэг шийдвэр төрөхээр шийдвэрээ дагж явдаг хүмүүс. Шийдвэр төрөхтэй нэлээд тааруу байдаг. Тэрнээс биш бол маш нөхөрсөг хүмүүс одоо компани менежерч байд юм уу? Тэ? Одоо өөр юу гэдэг хүн хил амаа олохтой амархан тийм хүмүүс байдаг. Нөхөрсөг гэж хэлмээр байна. Тэгээд мөн ихрийн ордны бас нэг онцлог бол ихрийн ордны хүмүүс бол маш сониуч байдаг. Ихрийн орд төрөх сар чинь боёо мандаж байгаа ордон ч юм уу. Эсвэл таны буд гаригийн тэр байрал ч юм уу те. Би маш товчхондоо ихрийн ордны талаар ярьж байна. Ихрийн ордон төрсөн хүмүүс маш сониуч зантай байдаг. Сониуч. Тэрийг дагаад бас тийм жижиг шажиг тийм худлаа ярьдаг хүмүүс. Тэрийг өөрсдөө ихтэй мэдгүй хав өөрийнх нь бол ингээ харахтаа. Гэтэ тэр нэг тийм одоо юу гэдэг аюулгүй нэг тийм цагаан худал гэж байдаг. Тийм одоо юу гэдэг нэг хүн дээр очиод нэг тэрийг ярьдаг ч юм уу, нөгөө хүн дээр очиод нэг тэрийг ярьдаг ч юм уу. Зарим тохиолдолд тийм ховч байгууллагууд байдаг. Ховчч байд юм уу, тийм одоо хүн амтны араар нуулсан ч байд юм уу. Тийм хүмүүс бас харагддаг. Гэтэ өөртөө бол тэрийг нэг тийм тоогоод мэдрээд идэггүй. Бусд хүмүүс бол тэрийг нь харчаад бас юу гэдэг нэлээд маш тийм нэг хөөрхөн бас өсцсөн зантай гэж харагддаг. Тэрнээс гадна бол ихрийн орд, хоньны орд энэ хоёр орд бол хамгийн хүүхдээр ордууд. Тэд нар нэг өгшөрсөн ч 40, 50, 60 гарсан ч гэсэн хүүхэд зангаа тайлдаг. Одоо хөгшөрчөд битээ зөнчөд хөгшин болоо битээ ингээд зөнөөдөд юу дүүлээд битээ зөнөөдөө гэдэг нь шүү дээ. Зөнчгөөд битээ хүүхчиг зангаа. Яг тийм хоньны орд, ихрийн орд бол хүүхд зангаа тайлдаг. Тийм хүүхч сониуч, маш сониуч хүмүүс байдаг. Тэр сониуч зангаасаа болоод маш их мэдээлэлтэй. Тэ одоо найз их нөхөрсөг гэсэн найзуудаас их олон мэдээлэл ингээ олоо авцсан байдаг. Тэрийг шүүж яагаад мэдлэг болгоцсон. Тэгээд мэдлэгтэй бас байдаг. Ялангуяа маш сониуч зам бол хүнийг мэдлэгтэй болгодог. Тэгэхээр ихрийн ордынхан бол ер нь бол тийм. Дутуудаа гэх юм бол би түрүү ярьсан. Тийм баг цаг жижиг шажиг худлаа ярьдаг ч юм уу.
Эсвэл үгүй амьтны яраар муулдаг ч юм уу. Тиймэрхүү хүмүүс харагддаг. Тэрнээс биш маш сониуч хүүхдээрээ одоо гэдэг нэг эвийг олох гэсэн нэг тийм хүмүүс байдаг. Нэг хөрсөг хүмүүс хвчлэн байдаг. Хайр дурлалын хувьд бол эхний ордны хүмүүс бол тийм хоёр зантай, дотор эрэгтэй эмэгтэй тийм үү? Одоо ихэр тийм эр эмэгтэй эмэгтэй хоёулаа зам байдаг. Тэгэхээр зарим тохиолдолд бол хилэнцгийн ордны хүмүүсийг бол маш тийм хуурамтгай гэдэг боловч яг бодит үн дээрээ бол эхний ордныхан бас гэр бүлээс бүх эхний ордны биш л дээ. Бусад гаригсын байрлууд нь харна. Ялангуяа хайр дурлалын сугар гаригын байр харагдах хэрэгтэй. Мөн таныг удирддаг бод гаригч нь хаана байна гэдэг нь маш чухал юм байдаг. Тэрнээс биш ерөнхий шинж талдаа бол эхний ордныхан маш тийм юу гэдэг өөдөнтхай гэдэг юм уу? Нэг хүнтэй байхлаараа нэлээ өөдөнтхай гэж хэлдэг. Учир нь бол бод гариг бол нарыгаа 88 хоног дотор тойрчдог. Дэлхий бол 365 багт бол бод бол нарыг бүхэлдээ тойрохдоо 88 хоног. Тэгэхээр маш хурдтай нүгөө явждаг. Тэрнээсээ болоод бод эхний ордны хүмүүс маш өөдөнтхай байдаг. Нэг хүнтэй байхлаараа нэг хүнтэйнийх гоё ингэж байжсан. Тэрнээс эргэнэх юу гэдэг урдан өөдчдөг гэдэг юм уу? Тиймэрхүү байдаг. Энэ бол гэхдээ их тийм ерөнхий талтай юм. За тэрнээс гадна хүүхдүүдийн хувьд бол нэг тийм загварч бүтээдэг ч юм өөрөөс нь тавт хоолны хүүхэд байдаг. Тэгэхээр жинлүүр бол өөрөө сугар гаригаар дурдсан гоо сайхны талдаа хувцс зохион бүтээгч байдаг юм уу? Их тийм дэгжин хувцсан их тийм одоо үсгэлэнтэй гэдэг юм уу? Тийм байдаг. Эхнэр нөхрийн хувьд бол өөрөөс нь 7 дахь орд буюу номын орд байдаг. Номын орд бол философи, шашин, улс төрийн талын мөн үзэл санааны хувьд өөрөөс нь нэлээд өөр гэлтийм үү. Нэг бол тийм гадаад хүнч байд юм уу? Гадаад хүнч байд юм уу? Тиймэрхүү зүйл ажиглагддаг. Маш товчхондоо юм байна. Эхний орд мандж байгаа хүний өөрөөс нь 10 дахь орд бол загсны орд байдаг. Загсны орд бол албан тушаал. За тэр талаар бол маш цаашаага гүнзгий ярих хэрэгтэй болно. Тэгэхээр эхний орд таныг төрж байх үед чинь эхний орд мандаж байсан хүмүүс тухайн үед иймэрхүү онцлогтой байдаг. Энэ бол маш товчхон юм. Би түрүү хэллээ. Мандаж байгаа орд бол та бүгдийн гадах маск чинь юм. Хүн болгоо энэ масктай явж идэг. Тэр мандаж байгаа ордын хоглоод цааталт нь тэр нарны байр, сарны байр, сугар байрлал хараад ирэхээр нөгөөнийг мэдж эхэлдэг. Ялангуяа маш ойр дотны хүмүүстэй бол тухайн хүмүүс сарны байрлалаараа ирдэг. Тийм байдаг. Энэ бол мандаж байгаа бол зөвхөн халахвч нааталтаа яг танихгүй хүмүүс хоорондоо нэг ийм хүн юм шиг байна гэсэн тэр мэдрэмжийг өгдөг. Одоо орд бол тэр мандаж байгаа орд юм. Тийм байна. За ингээд дараагийн хичээлээр бид нар эхний ордын талаар яриад явна. Анхаарлаа дуусна баярлалаа. Та бүхэнд баяртай.